Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн бидний үзэх хичээлийн сэдэв уншсан үлгэрийн төгсгөл хэсгийн үйл явдлыг хэрхэн өрнөхийг таамаглах. Зорилго нь үлгэрийн төгсгөл хэсгийг таамаглахдаа үндслэлтэй таамагласнаа алдаагүй зөв бичиж сурна гэсэн зорилгын дор хичээл маань явагдана. Дараах 4 алхмаар хичээл маань явагдана. Эхний алхам нь болохоор эхийн төгсгөл хэсгийг үндслэлтэй таамаглан бичих. Үлгэрийн үйл явдлыг харуулсан зургийг ажиглаад зөв дараалалд оруулах. Үлгэрийг анхааралтай сонсох. Зөв дараалалд оруулснаа шалгаж өөрийгөө үнэлэх гэсэн 4 алхмаар хичээл маань явагдана. Өнөөдрийн хичээлээр бид нэр үлгэрийн төгсгөл хэсгийг яах нь хүүхдүүдээ таамаглан бичих нэ. Таамаглан бичих гэдэг маань өөрөө альва нэг зүйл дээр тулгуурлан үндслэлтэй бичгийг таамаглан бичих гэж хэлдэг байх нэ. За хүүхдүүд та бүхэн хичээл эхлэхээс өмнө сургачгийнхаа номыг дэвтрээ мөн үзэг харандаага өөрт хэрэгтэй зүйлээ бэлдээ тавиараа хүүхдүүдээ. За багшийнхаа уншиж өгөх үлгэрийн эхлэл гол хэсгийг анхааралтай сонсоорой. Үнэн ч нөхөр. Урд нэг баян хүн хотож сайн нохоотой байв. Хөрөнгөө сайн хамгаалдаг гэж нохоодоо их хайртай байжээ. Гэтэл нохоо хөгшөрч залуугийнхаа адил байхаа болов. Тэрээр нохооноосоо салгаар шийдэж заваар авч явлаа. Баян хүн нохоогоо өшөглөн унахтал зав холборч эзэн усан дунжээ. За энэ үнэн ч нөхөр гэдэг үлгэрийн маань эхлэл хэсэг гол хэсгийг нь бид нар сая уншиж үзлээ. Тэгвэл энэ үлгэрийн төгсгөл хэсгийг яах нь хүүхдүүдээ таамаглан бичнэ гэсэн үг байна. За төгсгөл хэсгийг таамаглан бичхээс өмнө хүүхдүүдээ бүгдээрээ дараах асуултын дагуу ярилцъя. Нэгэн баян ямар нохоотой байсан бэ? Нэгэн баян ямар нохоотой байсан бэ? Энэ асуултын маань хариулт эхлэл гол хэсгийн маань эхлэл хэсэг дээр байгаа гэсэн үг. Бодоорой хүүхдүүдээ. Баян хотож сайн хөгшин нохоотой байсан байх нь. Нохоо нь эзнийхээ юуг хамгаалдаг байсан бэ? Та нар юу гэж бодож байна? Нохоо эзнийхээ юуг хамгаалдаг байсан бэ? Бодоорой хүүхдүүдээ. Нохоо эзнийхээ хөрөнгийг хамгаалдаг байсан. Баян нохоогоо яагаад хайрладаг байсан бэ? Баян нохоогоо яагаад хайрладаг байсан бэ? Түүний эд хөрөнгийг хамгаалдаг байсан учраас нохоогоо хайрладаг байсан. Түүний гэж хэнийг хэлээд байна вэ хүүхдүүдээ? Баян эзнийг хэлээд байна, тийм ээ? Хайрладаг мөртлөө нохооноосоо яагаад салахаар шийдэв? Хайрладаг мөртлөө нохооноосоо яагаад салахаар шийдэв? Бодоорой хүүхдүүдээ. Нохой хөгшин болсон учраас нохооноосоо салахаар шийдсэн байх нэ. Хүүхдүүдээ бүгдээрээ төгсгөл хэсгийг таамаглан бичнэ. Таамаглахдаа яах вэ гэхээр
эхлэл гол хэсгийн үйл явдлыг дахин уншина гэсэн хүүхдүүд. Аль нэг үг өгүүлбэрийн утгаас үндэслэл авч таамаглана. Жишээ нь эзэн нь усан дунсан гэж бичсэн учраас гэж яах нь ярьж бичих нь байна. За тэгвэл багш нь дараах зүйлүүдийг таамагласан байгаа төгсгөл хэсэг дээр. Та нар багшийнхаа таамагласныг хараад өөрсдийнхөө дэвтэрт бас яах нь өөрсдийнхөө таамагласныг бичээрэй хүүхдүүдээ. Багш нь бичихдээ миний бодлоор ноён ам авраарай гэж орилсон байж болно тийм ээ. За мөн нохоо эзний аврахаар ус руу үсэрсэн байж болно. Миний бодлоор нохой эзнээ аврахаар ус руу үсэрсэн байж болох юм. За мөн ойрхон явсан загсчин эзнийг яасан бах нь аварсан байж болох юм. Мөн ноён сэлсээр ирэг дээр гарч өөрийгөө яасан бах нь аварсан байж болох юм. Ноён сэлдэг байж болох юм тийм ээ хүүхдүүдээ. За тэгвэл та бүхэн багшийнхаа таамагласныг уншсан учраас одоо өөрсдийнхөө дэвтэр дээр төгсгөл хэсгийг 1-2 өгүүлбэрээр бүтэн өгүүлбэрээр бичээрэй хүүхдүүдээ. Төгсгөл хэсгийг таамаглан бичихдээ та бүхэн дэвтэр дээрээ алдаагүй сайхан 1-2 өгүүлбэрт багтаан бичээрэй хүүхдүүдээ. За таамаглан бичиж дууссан байх гэж бодож байна. За хүүхдүүд та бүхэн одоо сургачгийнхаа 70 дугаар хуудсан дээр очиорой хүүхдүүдээ 70 дугаар хуудсыг нээгээрэй. За та бүхний сургачгийн 70 дугаар хуудсан дээр ямар үйл явдал болсныг бодож зургийг ажиглаад зөв дараалалд оруулъя гэсэн зураг байна. За энэ зургийг ажиглаад хүүхдүүдэд зөв дараалалд оруулаад харандаа гараад баруун дээд болон дээр нь дугаарлаараа хүүхдүүд. Зургийг ажиглаад харандаагаараа баруун дээд болон дээр дугаарлаараа хүүхдүүд. За дугаарлаад дууссан байх гэж багш нь бодож байна. За одоо тэгвэл бүгдээрээ үлгэрээ зөв дугаарлсан хэсгээ шалгана гэсэн хүүхдүүдээ. За та нар яах вэ гэхээр сургачгийнхаа 70 дугаар хуудсан дээр байгаа. За ямар үйл явдал болсныг ажиглаарай. За багш нь мөн яасан бах нь самбар дээрээ байрлуулсан байгаа гэсэн. За багшийнхаа үнэнч нөхөр гэдэг үлгэрийг уншихад хүүхдүүд та бүхэн дугаарлсан зургаа ажиглаад хараад сууж байгаа хүүхдүүдээ. Үнэнч нөхөр урд нэг баян хүн хотож сайн нохоотой байжээ. Хөрөнгөө сайн хамгаалдаг хэмээн баян нохоонд ихэд хайртай байдаг аж. Гэтэл хорвоогийн жамаар нохоо хөгширч залуугийнхаа адил байхаа болов. Баян хөгшин үнэнч нохоогоо залуу нохоогоор солих хэрэгтэй юм байна гэж бодов. Ингээд баян нохоогоо голын усанд живүүлэх санаад төрж түүнийг заваар авч явлаа. Баян голын дунд явж байхдаа нохоогоо өшөглөн унгаах гэж байгаад өөрөө усанд унчихжээ. За энэ хүртэл бид нар уншаад ойлгочихсон байгаа. Мөн төгсгөл хэсгийг бүгдээр яасан бilé? Таамаглаад дэвтэр дээрээ бичсэн байгаа. За тэгвэл энд байгаа төгсгөл хэсгийг сонсороо хүүхдүүдээ. Баянч голын усанд живээд үхэх гэж байтал нэг юм чирээд эрэг дээр гаргаж гин. Баян миний нүхтийн хинэн ирж намайг авраа гэж бодоод гартал өнөөх голоод байсан хотож нохоо байжээ. Ийхүү тэнэг баян нохооныхаа ачийг дахин мэдэрсэн гинэ. За тэгвэл одоо та бүхэн самарлаар арай хүүхдүүдээ. За эхлээд яасан бilé хүүхдүүдээ? Эхлээд баян яасан? Нохоотойгоо
голын ирэг дээр яасан? Ирсэн байгаа. За нохоотойгоо голын ирэг дээр ирээд нохооныхаа хамтаар завин дээр яасан хөгтүүд те? Нохооныхаа хамтаар завин дээр суусан баг. За завин дээр нохооныхаа хамт суугаад явж байгаад нохоогоо яасан бэлээ хөгтүүд те? Завин дээрээс унгахаар шийтсэн. Завин дээрээс унгахаар шийтсэн. За завин дээрээс унгах гэж байгаад яасан бэлээ хөгтүүд те? Маш сайн. Ноён өөрөө яасан? Унчихсан тийм ээ. За ноён өөрөө унаад бид нэр ингээд үлгэрийн маань эхлэл гол хэсэг яасан бэлээ? Ингээд дуусчихсан. Бид нэр төгсгөл хэсгийг таамагласан. За гэтэл ноёныг голын ирэг дээр нэг юм чирээд гаргасан. Гэтэл ноён яасан бэлээ? Найзуудыгаа миний нөхдийн нэг нь намайг ирээд одоо аварсан гэж бодсон. Гэтэл ноёныг хэн аварсан бэлээ хөгтүүдээ? Тийм. Нөгөө өөрийнх нь хотож нохоо яасан бэлээ? Ноёныг аварсан. Ноён ингээд эргээд яасан? Нохооныхаа ачийг яасан? Мэдэрсэн бэлээ. За ингээд энд үлгэрийн байна. Эхлэл хэсэг, гол хэсэг, төгсгөл хэсэг гэсэн зургийн дараалалтай байсан шүү хөгтүүдээ. За өөрсдийнхөө дугаарласандаа дахиад нэг ажиглаад үзээрэй хөгтүүдээ. За одоо та бүхнийг үлгэрийнхаа эхлэл, гол, төгсгөл хэсгээс юу ойлгосныг бүгдээрээ эргээд асуултаар дүгнэх болно хөгтүүдээ. Баяныг уснаас хэн гаргасан бэ? Баяныг уснаас хэн гаргасан бэ? За 1 гэж дугаарлаж агаад дэвтэр дээрээ баяныг уснаас хэн гаргасныг бичээрэй. Баяныг уснаас хэн гаргасныг бичээрэй. За та нар бичсэн байх гэж бодож байна. Баян ноёныг уснаас нохой гаргасан байх нь тийм ээ хөгтүүдээ. Дараагийнх нь. Хоёр дахь нь. Баяныг хэн аварсан гэж бодсон бэ? Баяныг хэн уснаас аварсан гэж бодсон бэ? За хариултаа дэвтэр дээр бүтэн өгүүлбэрээр бичээрэй хөгтүүдээ. За бүгдээрээ хариултыг харцгаая. Миний нөхдийн хинэн намайг авраг гэж бодтол хэн байсан бэлээ хөгтүүдээ? Нохой байсан тийм ээ. Баян хэний ачийг дахин мэдэрсэн бэ? Баян хэний ачийг дахин мэдэрсэн бэ? За дэвтэр дээрээ 3 гэж дугаарлаж агаад бүтэн өгүүлбэрээр бичээрэй хөгтүүдээ. За баян хэний ачийг дахин мэдэрсэн бэлээ хөгтүүдээ? Баян нохооныхаа ачийг дахин мэдэрсэн байх нь тийм ээ. За нохоонд талархаж та нар юу гэж хэлэх вэ? Нохоонд талархаж та нар юу гэж хэлэх вэ? За 4 гэж бичиж агаад бүтэн өгүүлбэрээр бичээрэй хөгтүүдээ. За бичсэн байх гэж бодож байна. Сайн үйл хийсэнд баярлалаа гэж хэлэх нь тийм ээ. Өөрөөр та нар өөрсдийнхөө хариултаар яах нь хэлж болох нь байна. За ингээд бүгдээрээ үнэнч нөхөр үлгэрийнхаа төгсгөл хэсгийг ойлгосноо дараах асуултуудаар яасан хариулсан тийм ээ. За өөрийн үнэлгээ. Чи баяны оронд байсан бол яах байсан бэ? Чи баяны оронд байсан бол яах байсан бэ?
За хүүхдүүдээ. Би одоо баяны оронд байсан бол гэд өөрсдийнхөө бодлыг хүчээрээ хүүхдүүдээ. Би баяны оронд байсан бол гэд өөрсдийнхөө бодлыг хүчээрээ бичгтээ алдаагүй цэвэр сайхан бичиж хүүхдүүдээ. За мөн үйл явдлын төгсгөл хэсгийг таамаглахдаа эхлэл гол хэсгийн утгыг ойлгосон уу? Үйл явдлын төгсгөл хэсгийг таамаглахдаа эхлэл гол хэсгийн утгыг ойлгосон уу? За дараагийн асуулт нь эхлэл гол хэсэг дэх ямар нэгэн үг өгүүлбэрээс үндэслэл авч цааш нь үргэлжлүүлж таамагласан уу? Таамагласан бол би үг өгүүлбэрээс ийм зүйлийг аваад таамагласан гэдгээ бүтэн өгүүлбэрээр бичээрэй хүүхдүүдээ. Таамагласнаа алдаагүй зөв бичсэн үү? За мөн баяны хувьд нохоогоо өшөглөн унгах нь зөв үү? Баяны хувьд нохоогоо өшөглөн унгах нь зөв үү? Чи юу гэж бодож байна? Ноёнд хандаж юу гэж хэлэх вэ хүүхдүүдээ? Ноёнд хандаж би нэг ийм зүйл хэлэх гэсэн маа гэд өөрийнхөө бодлыг дэвтэр дээр бүтэн өгүүлбэрээр алдаагүй сайхан бичээрэй. Өнөөдрийн маань хичээл ингээд үгээр өндөрлөж байна. Хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүд та бүхэнд баярлалаа. За та бүхэн бие дан хөгжих цагаараа ноёны зан чанарыг дүрслэн бичээрэй. Ноёны зан чанарыг дүрслэн бичээрэй. За мөн гэртээ өдөр бүр 20 минут уншихыг хийж хэвшээрэй хүүхдүүдээ. Идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа.